бэлэн боллоо. Өнөөдрийн иргэн гол дур бол 1989 онд Хятадд жирийн ажилчин айл төрсөн залуу эмэгтэй Пантин гэдэг хүн юм. Түүний аав таксины жолооч, ээж нь мөглөлт ажилладаг байжээ. Гэр бүл нь баянч гэсэн боломжийн хэмжээнд амьдралаа аваад явдаг байсан. Пантин төрсөн цагаас эхлээд л гэр бүлийнхэндээ хамгийн эрхэм эрдэнэ эцэг эхийн найдвар бархлан болжээ. Тэд юу болсон ч хамаагүй охиноо сайн сургана, ирээдүйг нь илүү гэрэлтэй болно гэж шийдсэн байв. Пантин ахлах ангид ороод гадаадд сурмаар байна гэж ирж эхэлжээ. Эцэг эхийн хувьд охиныхоо хүсэл мөрөөдлийг ойлгож байсан учраас тийм зөв мөрөөдлийг нь дэмжихгүй байх шалтгаан байсангүй. Ингээд 2006 онд дөнгөж 17 настай Пантин Австралид суралцах боломж авч чадсан байна. Нисэх буудлын дээр тэр өдөр эцэг эхийн нүдэн улааж сэтгэл нь шимширч бага охиноо явуулах гэж байна гэсэн бодлоор түүнийг өдөж өгчээ. Гэхдээ тэдний нүдэнд харамслаас илүү зүйл байсан нь асар их айдас санаа зовнил байлаа. Охин нь эх орноосоо хол хэдэн мянган километрийн цаадах танихгүй оронд очиход бид одоо түүнд тусалж чадахгүй гэдгийг эцэг эхэн сайн ойлгож байсан. Тэдний санхүүгийн боломж үнэхээр хязгаарлагдмал байв. Эцэг эхийн санаа зовнилыг ойлгосон Пантин тэднийг тайвшруулж гадаадын их сургуульд сурдаг оюутнууд бүгд цагийн ажил хийж өөрийгөө тэжээдэг. Энэ бол энгийн зүйл, би чадна гэж хэлжээ. Австрали очсон эхний өдрүүдэд Пантинд эргэн тойрон бүх зүйл үнэхээр шинэ сонирхолтой санагдсан. Сидней хот түүний төсөөлж байсан шигээс илүү хөдөлгөөнтэй хот мэт харагджээ. Их сургуулийн амьдрал хөлтэй явхад Пантин урд өмнө хизээч мэдэрч байгаагүй эргчүүлөөтэй нээлттэй уур амьсгалыг мэдэрсэн. Тэр амьдралынхаа шинэ үе эхэлж байгаад маш их тогтолж байлаа. Пантин физик эмчилгээний мэргэжлийг сонгосон бөгөөд энэ нь хэд өндөр техник шаардахгүй ч ажил ирээдүйн доктортой гэж боджээ. Төгсөөд ажилд орохын тулд тэр Хятад байх үеийн хшгээ тууштай суралцаж үргэлж хичээж сайн дуу авдаг хэвээр байсан. Гэхдээ мөрөөдөл сайхан ч бодит амьдрал маш хатуу. Сиднейд амьдрах үрдэг үнэхээр аимшигтай өндөр. Түрээс хоол хүнс өдөр тутмын зардал гээд бүгд хитвэнтэй байв. Эцэг их нь арай адан цуглуулж өгсөн мөнгө нь түрээс сургалтын төлбөрөөр төлөөд бараг дуусч гар дээр нь өмөлддөггүй. Пантин ангийнхаа хүүхдүүдийг хараад сэтгэлээр унахаас өөр аргагүй болсон. Тэдний гэр бүл болгон яг л алтны уурхайтай юм шиг мөнгөний асуудал гэж огт байдаггүй мэт байв. Тэд дандаа брендийн хувц өмсөн сургуулийн цайны газар бараг хооллдоггүй. Хоол захиална эсвэл гадуур ресторан үнэхээр тухтай амьдарч байлаа. Өдөр өнгөрөх бүр тэр ялгаа Пантины сэтгэл чимээгүй дарамт болон хормоглагцаар байв. Тэр гэрээсээ илүү мөнгө гуйж чадахгүй гэдгийг ойлгож байсан. Эцэг эхэн жирийн ажилчин хүмүүс дээрээс нь гэр бүлийн бүх хадгаламж нь айлын техникийн жилийн сургалтын төлбөрт нь орчихсон байсан юм. Ингээд Пантин амралтгүйгээр олон төрлийн цагийн ажил хийж эхэлжээ. Супермаркетын кассчин, рестораны үйлчлэгч, гоо сайхны салон дадлагчигч гээд боломжтой бүх ажлыг хийсэн. Ажил нь хэцүү, цалин бага байсан ч тэр чүдээ зүүн төсөж байв. Өглөөний хичээлдээ явна, өдөржин ажиллана, ингэжил нэг өдрөөс нөгөө шилжин амралт гэж мэдэхгүй, нойрож гүзэж чаддаггүй явсаар. Гэхдээ яг тэр хүнд саруудын ачаал тэр Австралид суралцахаа өргөжүүлж чадсан юм. Эцэст нь олон жилийн тэмцлэлийн дараа Пантин сургуулаа төгсөж физик эмчилгээнийхээ эрхээ авч Австралийн яг мэргэжлэрийн ажиллаар шатжээ. Тэр доктортой ажиллах бол боломжийн нэр хүндтэй амьдрал орж чадах байлаа. Гэхдээ бодит байдал бодсноос тэсвэр бодит цалин түүний төсөөлж байсан шиг өндөр биш байв. Гэсэн ч анхныхаа цалингаа авахдаа Пантин бас л баярлсан. Ядаж доктортой боломжийн ажил хийхдээ сэтгэл хангалуун байжээ. Өглөө 9-оос орой 5 хүртэл ажиллана. Оюутан байх үешгээ энэ тэнд гүйж янз бүрийн ажил хийх шаардлагагүй болсон. Амрах өөртөө цаг гаргах боломж гарч эхэлжээ. Тэгээд удалгүйнийг үдшигтээр Пантин хідэн охидтой таарад танилцсан байна. Тэд ч бас хөөрхөн өөртөө анхаарсан охид байв. Яриад үзэхэд тэдний гэр бүлийн нөхцөл бас жирийн онцгой юмгүй гэжээ. Гэхдээ тэдний амьдарч байгаа амьдралын юм аяг Пантины үнэхээр алмаар байсан. Тэдэнд офисын ажилч хэрэггүй, энгийн мэргэжлээр ажиллах шаардлагагүй. Зүгээр л баян хүмүүстэй уулзаж, хамт тоолж, ярилцаж суух, эсвэл зочид буудал жаахан хугацаа өнгөрүүлэхэд л жилийн үйлмэрийн цалинтай дүүцэх мөнгө олддог гэж ярьсан. Тэд танцаг машин унаж, том саруул байранд амьдарч, бэрийн цүнхэн байнга солигдно. Гэлэлцэн амьдралыг харсан мөчөөс Пантин өөр ертөнц рүү татагдсан юм шиг болов. Амьдралын шудраг бус байдлын тухай харьцуулалт эргэлзээ түмний толгой төрж эхэлсэн.
Тэр өөртөө би тэднээс тутахгүй царайтай шүү дээ гэж бодов. Бүр олон талаар давуу талаа гэж бодсон. Учир нь тэр Австрал хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой байлаа. Гэтэл түүний амьдрал туйлын хэцүү, дутмаг, ядмаг. Харин тэд нэг их хичээх хүмүүртлөө чинэлэг амьдралаар амьдарч байна. Австрал гэх оронд ясан махаа цэцэл ажиллаж сургалтын төлбөр амьдралын зарлаа арай гэж залхуулж ирсэн. Тэр үнэхээр завгүй байсан болохоор найз нөхдөж болох завгүй, гадуур гарч зугаацах завгүй. Залуу насныхаа хамгийн гол жилүүдийг үеийнхшээ эдэлж чадаагүй. Одоо арай гэж төгсөж доктортой ажилтай болцгоод ч сарын цалин нь өнөөх хогтын өдөр бүр барьж яваа ганц бэрийн цүнхийг авахд жүрхгүй байлаа. Энэ бүхнийг бодоход Пантинд шудраг бус санагдсан. Би ч бас тэдэн шиг дэгжин тухтай амьдрах аргыг олох ёстой. Би ингэж насан туршдаа зовж тэмцээд яваад байж болохгүй гэж тэр боджээ. Үнэн дээр энэ шийдвэрийг гаргахаас өмнө Пантин дотроо маш хүчтэй удаан хугацааны тэмцэл хийсэн. Тэр яг ямар зам дээр гიშгэж байгаагаа, ямар эрсдэлтэйг маш сайн мэдэж байлаа. Тэр өөрийгөө энэ бол төр зүрийн зүйл гэж ятгав. Хурдан мөнгө цуглуулж дараа нь өөрийн бизнесээ эхлүүлээд тэгээд болоод хэвийн амьдралдаа буцна гэж өөртөө итгүүлжээ. Ингэж Пантин өөрийгөө хааны гэж нэрлээд хууль ёсны бус, хууль бус биш. Өөрөөр хэлбэл цаарал бүсийн далд ажилд хөл тавьсан байна. Сидней дэх найзуудынхаа нүдэнд тэр хэвээрэл зөөлөн, зоригтой физик имчилгээний чиглэлээр доктортой карьераа хөөж байгаа бүсгүй байсан. Гаднаас харагдах ганц өөрчлөлт нь ойр ойрхон аялдаг болсон явдал байв. Тэр богино хугацааны ажил гармагц Аделаида эсвэл Мельбурн руу явдаг байжээ. Мөнгө хэд амархан хэд хурдан орж ирэхээр хүн өөрөө мэдлгүй түн живдэг. Пантин жалгаагүй тэр энэ амьдрал хурдан тасаж эхэлсэн. Үнэтэй брендийн увц тансаг цүнх авч дээд зэрэглэлийн ресторануудаар явж дээдсийн амьдрал гэж бодсон амьдралаар амьдарч эхэлжээ. Өөрийгөө хангалттай ухаалаг арга эвтэй хүн гэж бодсон тэр ямар ч орчинд асуудалгүй дасан зогсож чадна гэж үзжээ. Гэхдээ түүний анзаараагүй нэг зүйл бол тэр энэ зам дээр хөл тавьсан мөчөөс эхлээд амьдрал нь хажмаар өөрийнх нь хяналтаас гарч эхэлсэн явдал байв. Нэг жил хагасны дотор Пантин Аделаида руу нийт 8 удаа ниссэн байна. Тэр аялал бүр түүнд боломжийн сайн орлого авчирч байв. Бүх зүйл хэтэрхий саадгүй явсаар байтал тэр аашмаар өөртөө хэд итгэж сэрэмжээ алцаад байжээ. Жилийн төгсгөлөөр шин захиалга ирэхэд Пантин огтхон сэрэмжлээгүй урдын адил хүлээ авсан юм. Энэ удаагийн өршөөлөгч нь Хятадд 1987 онд төрсөн Пя Чун Ван гэдэг ир байв. Тэр 2010 онд 23 наснаад Австрали руу ирж ашиг орлого олохын төлөө шинэ амьдрал эхлэхээр шийдсэн байжээ. Тэр маш хөдөлмөрч тууштай энэ гадаад орнд нэртэй хүн болно гэж зорддог байсан. Тиймээс тэр бас л хамгийн бохор, хамгийн хүн ажлыг гололгүй хийжээ. Зоригтой зан ажил хичээнгүй байдлынхаа ачаар хэдхэн жилийн дотор тэр Аделаидад өөрийн байр суурийг олж чадсан. Тэр бүр Австралийн иргэншилтэй эмэгтэйтэй гэрлэж хамтдаа нэг хүнтэй болсон байна. Иргэн тойрныхоо нүдэнд Чунван бол яг л бахархмаар амжилтын үр дүн байсан. Ихэнх цагаачид насан туршдаа тэмцэж байж олдог зүйлийг тэр хэдхэн жилийн дотор олж авчээ. Гэхдээ түүнд нэг сул тал байсан. Тэр мөрөөдө тоглоомонд онцсон байжээ. Компани ажил улам сайн болж мөнгө илбэг болох тусам казино руу улам олон орж тавих боцоо нь улам томорсоор байв. Эцэст нь компани олсон бүх мөнгө мөрөөдө тоглоом руу урсаж оржээ. Мөнгө дутгаар тэр найз нөхдөсөө зээлж эхэлсэн. Гэхдээ өрн нэмэгдээд төлөхгүй ивэл байв. Найзууд нь эцэст нь сэрдэж түүнээс зайгаа барьж эхэлжээ. Тэгээд Чунван өндөр хүүтэй мөнгө хүлэгчд рүү орж эхэлсэн байна. Өрөөдүүлэхийн тулд нэг өрөөр нөгөөг дарж арга цааж явсаар анх сайн явж байсан цэвэрлэгээний компани нь тэр чигтээ сүрсэн. Тэр эхнэрээ хуурч гэр бүлийн жинхэнэ санхүүгийн байдлыг нуугаад эхэлжээ. Нэгэн цагт өөртөө итгэлтэй, ич хүчтэй байсан залуу одоо өрөнд баригдсан, өргөдөлтэй мөрөд тогломжин болж хувирсан байв. Өдөржин санаа зовнилоо дарагдан мөнгө хүлэгч нарт хаасайгүй хөөгдөнө. 2014 оны 12 сар гэхэд Чунваны байдал бүрд орцсон байлаа. Өөр нэгсэн дуудлага тасрахгүй, өндөр дүнтэй мөнгө хүлэгчдийн сүрдүүлсэн мессеж дараалан ирнэ. Нэгийг нь унш дуусаагүй байтал дараагийнх нь ирнэ. Нэгэн цагт бардам амжилттай байсан тэр хүн үнэхээр туйлдаа тулжээ. Эцэст нь тэр өөрийн хамгийн сүүлчийн хөрөнгө болсон компани машина 8,000 австрали доллараар барьцаалж мөнгө болгосон байна.
Гэхдээ хамгийн юм нэлтэн тэр мөнгийг шууд казино руу авч явсан. Түүний толгой тэр мөчид ганц л бодол байсан. Сүүлчийн удаа нэг том тавиад бүхнийг эргүүлнэ. Алдснаа буцааж авна. Гэхдээ үр дүн нь ойлгомжтой байлаа. Нүд эрмхийн зурт $8,000 бүгд дууссан, $1 үлдээгүй. Тэр хоосон халаастайгаа казиногоос хагасаар гарч ирээд замын хажуу зогсон машины урсгалыг ширтжээ. Өмнө нь хизээж мэдэрч байгаагүй айдас цөхрөл түүнийг нөмөрсөн. Хуучин өрн хിവэр дээр нь шин өр нэмэгдэж улам өндөр болсон байна. Маргааштай яаж дүр тулхаа тэр огт мэдэхгүй байлаа. Пантинтай уулзахаас хэдхэн цагийн өмнө тэр мөнгө хүлэгчдээс сүүлчийн шаардлага хүлээж авсан байв. Маргааш ихэд $3,000 авчир. Тэгвэл амьдрах хүсэлгүй болол чинь тамлана гэсэн аимшигтай агуулгатай байжээ. 2014 оны 12 дугаар сарын 29-нд Пантин ердийн хөрөө Сиднейгээс Аделаид руу нислэг захиал ниссэн байна. Газарт магцаа тэр такси бариад хотын төвийн танил 4 одод чичт бодол руу очижээ. Энэ удаа тэр 3 өдөр байрлаж урьдчилан тавуулсан уулзалтуудаа дуусгахаар төлөвлөжээ. Түүний цагийг зохицуулж өөрчлөлттэй холбож өгдөг жолооч байв. Тэр 2 өдрийн өмнө хотод ирж бүхнийг урьдчилан бэлдсэн байдаг. Жолоочийн үүрэг бол вижатаар өөрчлөлттэй харилцах, цаг байр тохируулах, нисэх буудлаас Пантиныг тосох буудал хүргэх явдал байлаа. Туулдаа туусан Чунван WeChat группээр дамжин зуучлалын сүлжээг олж мөрөөр нь мөшгөөд оржээ. Тэр олон профайлыг нэг бүрчлэн үзээр байгаад эцэст нь Пантин дээр тогтсон байна. Хааны гэсэн нэртэй, нэр хүндтэй мэд, нууцлалтай, хангалуун амьдардаг хүн шиг санагджээ. Чунваны гажуудсан бодол тэр хамгийн тохиромжтой бай болж харагдсан юм. Тэр мөчөөс эхлээд Пантин аажмаар гэмт хэргийн төлөвлөгөөний гол бай болон хувирчээ. Эхний өдөр юу ч болоогүй. Тоглосон уулзалтууд төлөвлөсний дагуу өрнөж бүх зүйл Пантины хэлтэнд байгаа мэт санагдсан. 12 дугаар сарын 31-нд Чунван WeChat-аар захиалга хийж оройн 10 цагт уулзахаар тавилсан байна. Гэрээсээ гарахын өмнө тэр төлөвлөгөөндөө сайн бэлтгэжээ. Тэр хутга эсвэл мод авч явахгүй гэдгийг мэдэж байсан. Тиймээс тэр илүү нууцлах зүйлийг сонгосон байна. Шинэ сахлын утганы эрийг суглан авч төрөвчөндөө ээжээ. Мөн тэр нүүрээ нуух зорилтойгоор хар хөрөм өмсөн бөгөөд камер дээр тод гарч баригдахгүй гэсэн санаа байв. Яг 10 цагт Чунван зочид будал цагтаа ирчээ. Толгоогоо доошлуулан хэн нэгний анхаарал татахгүй гэж хичээж урд нь лифтэнд суусан байна. Лифт 12 дугаар давхар зогсоход тэр алхасаар нэг өрөөрөө очив. Хаалга онгоож Пантин түүнийг өгтөн оруулжээ. Үйлчилгээ эхлээд бага зэрэг хугацаа өнгөрсний дараа орой 10 цаг 40 минутын орчимд Чунван гинэд Пантинд татгалзахад бэрх санал тавьсан байна. Тэр өглөө хүртэл бүтэн шөнө хамт байвал $2,100 төлнө гэж хэлжээ. Үүнийг сонсоод Пантин баярлсан. Ердөө үед түүний хонох үн $1,500 байсан ч энэ хүн өөрөө нэмээд $600 илүү төлөх гээд байна. Түүнчлэн ярилцаад байхад Чунван эрүүл мэндийн асуудалтай юм шиг харагдсан тул их юм шаардахгүй байх гэж Пантин боджээ. Тэнгэрээс унсан бэлэг ийм амар мөнгийг тэнэг хүн л татгалзна гэж тэр дотроо бодсон. Тэгээд тэр уцаа шүүрч аваад жолооч руу мессеж бичив. Жолооч ч үүнийг ашигтай гэж үзээд зөвшөөрч дараагийн 2 үйлчлэгчийг цуцалж өгчээ. Пантин тайвширч шинэ жилийнхээ мөнгөө амархан олжглаа гэж бодон дутаа суулаа. Цаг өнгөрсөөр шөнийн 12 болоход Пантин уцаа авч найзууд руугаа шинэ оны мэнд гэж баяр хүргэж эхлэв. Гэхдээ хажууд нь чимээгүй сууж байсан тэр эрэгтэйд огт анхаарал хандуулсангүй. Махчин чон олзоо ширтэж байгаа мэт аимшигтай харцаар харж байгааг анзааравгүй. Пантин зөөлөн орон дээр тухтай эвтээд уцаа оруулж байлаа. Чунванд хэдэн хэллэг асуулт асууж баг зэрэг ярилцсан. Харин Чунван өрөөний булан чимээгүй сууж гаднаасаа тайван мэт харагдавч дотроо бол яг мөчөө тооцоолж хүлээж байсан юм. Шинэ жилийн хонхны чимээ аль хэдийн дуурсан байлаа. Буудлын цанхаар Аделаида хотын тэнгэрт салют будаж байв. Хот даяараа шинэ жилийг баяртайгаар өгтөж байсан тэр мөчид Чунван гинэд би 0 орчгоод ирье гэж хэлжээ. Пантин таасангүй амандаа нэгэн бовтнаад уцандаа анхаарсаар байлаа. Чунван босоод өрөөг чимээгүй ажиглав. Пантины мөнгө өмнөд зүйлээ хаан тавьсан байж болохыг нүдэрээ хайжээ. Тэр ариун цэврийн өрөөрөө орж хаалгаа аасан ч ус гоож өрсөнгүй.
Харин түрүүшнээсээ урьдчилан бэлдсэн сахлын утганы ирээ гаргаж ирлээ. Тойл түүнд айдас хатуу шийдвэр хоёрын дунд гацсан өөрөөс нь огт өөр хүнийг харуулж байв. Өөрийгөө байрч гаднаасаа юу ч болоогүй мэд тайван дүр өсгөх хичээсэн. Тэр ханиалгаж анхаарал татан би хангалттай бэлэн мөнгө авчираагүй юм байна. Доошоо бууж дэмээс мөнгө аваад үргэлжлүүлэе гэж хэлжээ. Энэ шалтгаан маш энгийн хэвэн сонсогдсон. Ямар ч сэжиг төрүүлэх зөвлөгөө Пантин жогт эргэлзэнгүй. Энэ салбарт урьдчил төлбөр авах нь үндсэн дүрм учраас ийм зүйлээ тэр олон таарч байсан. Тэр уцаа орон дээр тавиад заа гэж толгой дохин хамт доошоо буух гэж байв. Панти орон дээр тавьсан улаан өндөр өсгийдээ авах гэж тонгоо хагшин түүний нуруу толгойн ар хэсэг Чүнван руу харсан байв. Яг тэр мөчийг Чүнван хамгийн зөв боломж гэж үзв. Тэр гинтэл огцом дайрсан. Гэхдээ тэр төрөвчөндөө бэлдсэн хурц ирээ ашиглаагүй. Харин эсвэгээрээ Пантины өмсөөгүй байсан нөгөө өсгийдээ гутлыг шүүрч аваад бүх хүчээрээ түүний толгой руу зогсон байна. Аимшигтай өвдөл толгойг нь манаргаж юу болж байгааг ойлгохгүй эсэргүүцэгч нэг хэлгүй болгожээ. Гэхдээ амьд үлдэх гэж сулхан дуугаар туслаарай гэв. Гэвч энэ тэмцэл Чүнваныг бүр илүү сандаргаж баригдахгүй гэсэн айдсыг нь нэмэгдүүлжээ. Тэр шууд дээрээс нь дарж амийг нь гараараа чанга таглан ямар ч хашгиран гарах боломжгүй болгосон. Панти амьд үлдэх гэж бүх хүчээ шахуун тэмцэж өшөгчөж тийшлэх тусам Чүнван улам бүр хяналтаалжээ. Баригдчихгүй гэсэн айдас солиорсон мэт байдал нь түүнийг бодох чадваргүй болгосон. Тэр өсгийдээ гутлаар Пантины толгой нүүрлүү хайр найргүй зогсоор байв. Удалгүй Пантины эсэргүүцэл сулран улам суларсаар эцэст нь хүлж чадхаа болжээ. Чүнван амьсгаадаж хөлсөө арчингаа Пантиныг харж зогсов. Тэр Пантинд хурж үзэхэд арай ядаа амьсгалж байна гэдгийг мэджээ. Тэгээд тэр мөчөд халааснасаа сахлын утганы ирээ гаргаж Пантины хоолойг цуссан байна. Чүнван гангасаар ариун цэвэр өрөөрөө орж гар хөлн салгалан гараа угааж эхэлжээ. Дараа нойтон салбитгаа утганы ирийг арчиж цэвэрлэн хоёуланг нь угаалтар руу шидэж нотлогоогоо устгах гэж оролцсон. Гараад ирэхэд Пантины бие шалан дээр хөлгөөнгүй өвтөж цус нь урсан байв. Тэр ор дэрний даавууг шүүрэн авч цогцыг ороогоод нүрийг нь алчуураар бүтээжээ. Дараа нь мөнгө үнэт зүйл хайж өрөөг нэгжиж эхэлсэн байна. Тэр шүүгэнээс ойролцоогоор 4,000 австрал доллар олж авчээ. Мөн Пантины хамгийн шин загварын iPhone утсыг авсан. Учир нь тэр утсанд бүх зуурчлалын чат, цаг тохиролцсон түүхгээд устгах ёстой нотлохоо байсан юм. Гэхдээ сонин нь тэр өрөөнд байсан бүх мөнгийг аваагүй. Мөрдөн байцаалтаар цагдаа нар түүнийг сандарч яарсан учраас өрөөнд өөр газар мөнгө байж магадгүй гэж бодоогүй гэж үзсэн байна. Мөн өөр нэг боломж тайлбар нь мөнгийг санаатай орхиж энэ эргийг дээр юм биш харин хувийн үс сонзон эсвэл хоцын маргаан шиг харагдуулахыг оролцсон байж магадгүй гэсэн таамаг байжээ. Шөнийн 12:34 минутад Чүнван сүн шиг чимээг өхөн буулгаж гарчээ. Гэхдээ тэр шууд машины зогсол руу явсангүй. Харин буудлын ойролцоох гудамжаар солиотой хүн шиг 2 удаа тойрч гүйж араас хүн дагаж байна уу гэж шалгасан байна. Тэгээд л тэр эцэст нь машиндаа суугаад алга болжээ. Чүнваныг бодлогогүй тэнэг гэмт хэрэгтэн байсан гэж хэлэхэд хэлсдэггүй. Учир нь тэр гэмт хэрэг үйлцэн газар нь хамгаалалт сайтай, камерын ялтай 4 оттой зочид буудал байсан. Тэр өсгөөдөө гутланд үйлцэн хурууныхээ мөн буудлын камерууд гээд цухтах аргагүй гэдгийг огт тооцоолоогүй. Эхлээд нэг зүйл буруу байгааг мэдсэн хүн нь 11 давхурт Пантины өрөөний яг доор байрласан нэг зочин байжээ. Тэр хүн шүн дунд тааснаас ус туснаас болоод сэрээд шалан дээрх чиндаамд хувцсан норсон байгааг хараад уурлаж буулын нэг давхарлаа залгаж гомдол гаргасан байна. Тэр үед Пантины жолооч мөн гадна талд нь санаа зовнон холхиж байжээ. Хуваарийн дагуу тэр өглөө 7 цагт Пантиныг нисэх онгоцны буудлын руу хүргэж өгөхөөр авах ёстой байсан ч тэр олон удаа залгаад холбогдож чадсангүй. Гар утсан ч буудлын өрөөний утсан ч авахгүй байв. Түүний сэтгэлд нэг эвгүй мэдрэмж төрж эхэлсэн. Гэхдээ сонин нь жолооч хамгийн түрүүнд аюулд орсон байх гэж санаа зовсонгүй. Харин энэ охин хэд хоногийн олсон мөнгө аваад зугтчихсан юм биш биз гэж боджээ. Хэрвээ тийм бол тэр өөрөө болон агентлаг нь маш их алдагдал хүлээнэ гэж айсан хэрэг. Өглөөний 7:55 минутад
Тэр ямар ч аргаар холбогдож чадахгүй болохоор өөрөө дээшээ гарч халахаар шийдэв. Тэр ослын үед ашигладаг нөөц түлхүүрээ гаргаад 12 давхарт очиж өрөөний алгыг онгойлгожээ. Хаалга онгойх мөрчөд өрөөн дотор тасгарамгүй хөшиг хаалттай байв. Тэр нам гүм дунд ганцхан чимээ сонсогдсон. Ариун цэврийн өрөөнөөс тасралтгүй урсах усны чимээ байлаа. Орон дойртод эргээд харахад шалан дээр цагаан давгуур ороосон мэвтэж байв. Тэр зориг гарган бүхийж салгалсан хуруугаараа нүүрэн дээр нь тавьсан алчурыг аажмаар сүгсэн байна. Тэгээд нүдэнд нь нэгэн зэрэг танилатлаа аимшигтай гайдсан танигдахын аргагүй нүур харагдаж тэр нь Пантин байлаа. Жолоочийн хөлн сулраад айж тэр өрөөнөөс бүлхэг шахам гараад ивжээ. Гэхдээ тэр даруй цагдаа дуудаагүй харин захирал руугаа залгаж яах вэ гэж асуусан байна. Захирал нь яарвчлан ирээд тэд дахин хамт өрөө рүү оржээ. Аимшигтай тэр дүр зургийн өмнө тэд юу ч хийж мэдэхгүй хоорондоо дуугүй харц солилцсон зогссон байна. Эцэст нь тэд гарч коридорт балмагцсан байдлаа зогсцгоо. Яг тэр үед доод давхрын зочны гомдлоор ус халтлалтын асуудлыг шалгахаар буудлын менежер 12 давхарт гарч ирж байжээ. Лифтнээс муугтаа тэр коридорт сандарсан айсан түрхтэй хоёр Аз эрэгтэй зогсож байгааг хараад энд нэг юм буруу байна гэж мэдэрчээ. Тэр очиж асуугаад өрөөнд дотор юу болсныг хурдан ойлгосон байна. Өглөөний 8:35 менежер шууд цагдаа руу залгажээ. Удалгүй хүн амны эргийн мөрдөгчд хэргийн газарт ирсэн. Тэд тухайн хэсгийг бүхэлдэн тусгаарлаж 30 гаруй цаг тасралтгүй маш нарийн үйлчлэг хийж өчүүхэн сэжвэрч алдалгүй ажиллажээ. Жолооч болон захирал хоёр цогцыг хамгийн түрүүнд олсон хүмүүс цагдаагийн элтэст байцаагдсан. Шалгалтын дарамтанд ор тэд хохирогчтой ямар холбоотой байснаа хурдан хүлээж мэдүүлсэн байна. Эдгээр хоёр хүний өгсөн мэдээлэл мөрдөн байцаалалд маш чухал чиглэл өгч сэжигтнүүдийн хүрээг хурдан багасгажээ. Утас мессенжерийн чат түүхийг шалгахад цагдаа нар Пантинтай хамгийн сүүлд харилцсан хүн нь Чунван болохыг тогтоосон. Буудлын камерын бүх бичлэгийг нэг бүрчлэн шалгахад Чунван 12 дугаар сарын 31-ний 10 цагаас өмнө Пантины өрөөнд орж шөнийн 12:34 буудлаас гарсан нь батлагдсан. 1-р сарын 1-ний үрээр цагдаа нар Аделаидагийн баруун захад байдаг Чунваны гэрт нэгжлэг хийж дайраа оржээ. Тэр үед Чунван эхнэр бага насны хүүгийнхээ хамт орондоо унтаж байсан байна. Цагдаа нар түүнийг газар дээр нь 2 цаг гарan байцаасан. Бүх хугацаанд тэр хэтэрхий тайван асуулт бүрт ойлгомжтой гацхгүй хариулж байжээ. Тэр Пантинтай тэр орой уулзснаа үгүйсгээгүй. Гэхдээ Пантин дараагийн өөрчлөлтөгч байсан учраас би өөрөө сайн дураараа шүн дунд гарсан гэж мэдүүлсэн. Тэр явснаас хойш юу болсон талаар би огт мэдгүй гэж зүтгэсэн байна. Цагдаа нар гэрээг нэгцэн гэмт хэрэг үйлдэхтэй өмсөн уцыг нь олж чадсангүй. Уцыг нь шалгахад Пантинтай холбоотой бүх чад бүр мөсөн усцсан байв. Шинжээчид төсвийтэй батлны улнаас маш тод хурууныхээ гаргаж авсан байна. 2 өдрийн дараа шинжилгээний хариу гарч тэр уул дээр хурууныхээ нь Чунваны хурууныхээтэй таарсан. Тэр үед Чунван бурууга үүсгэх гэж зүтгэсээр байв. Тэр Пантинд гулаа тайлахад нь тусалж байхдаа уланд нь хурууныхээ үлдээсэн гэж тайлбарсан байна. Гэхдээ мөрдөн байцаагчид газар дээр нь шууд туршилт хийж энэ худал үгийг няцаажээ. Хүний гутлыг тайлах үед тийм үнцэг, тийм даралттайгаар ууланд хурууныхээ үлдэх боломжгүй тодорхой болсон. Мөн цагдаа нар Чунваны машиныг нэгжихэд 18 ширхэг сахлын утга олдов. Тэр нь гэмт хэрэг хэрэгэлсэн эртээ яг ижил төрөл загвар байжээ. Түүний хажууд худалдаа авалтын баримт байсан бөгөөд гэмт хэргийн өмнөхөн худалдаж авсан харагдав. Цааш гүнзгий шалгахад Чунван мөрөдө тоглооноос болж мөнх хүлэгчдэд асар их өртөө болсон нэлэрсэн. Гэмт хэрэг болохоос өмнө тэр бараг юучгүй хоосон bijээ. Гэтэл гэмт хэргийн дараа түүний дансанд гинэт 1000 гаруй австрал доллар хаанаас орж ирсэн тодорхойгүй байв. Мөн цагдаа нар түүний утасны түүхийг сэргээж чадсан байна. Гэмт хэргийн дараах хугацаанд тэр iPhone нууц үгээ мартсан үед яаж онгойлгох вэ гэж хайж байсан нэлэрчээ. Энэ нь тэр хулгайлсан утсан дээрх нотлохоогоо устгах гэж оролдсон шинж байлаа. 2015 оны 1-р сарын 9-нд хангалттай баримт цугларсны дараа цагдаа нар Чунваныг аллагын эрэгт албан ёсоор баривчилжээ. Нотлохоо уушиг овоорсон тул тэр шалтак тойчгоо болов.
Гэхдээ тэр эцээ хүртэл би хэн нэгнийг алаагүй, би буруугүй гэж зүтгэсэн хэвээр байсан. Аимшигт мэдээг сонсоод Пантины эцэг их ах дүү нь Хятадаас Австрали руу яарвчлан иржээ. Тэд ирээ цагтаагаас охин нь энд олон жил гадаад орнд үнэндээ ямар амьдралаар амьдарч байсан гэдгийг сонсоод тэнгэр нурах шиг болсон байна. Ээж нь үгээр хэлхийн аргагүй сэтгэлээр унаж сэтгүүлчдээ өмнө уйлж байжээ. Тэр сайн хүмүүжлтэй, хичээлтэй мундаг, өөрийнх нь хамгийн их бахархал байсан охин нь харь оронд ингэж аимшигтайгаар амиа алдсан гэдгийг огт хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Шүүхтэр Чүнван өөрийн хэрцгий үйлдэлтэй өчүүхэнж гэмшил харамсал илэрхийлсэнгүй. Тэр өөрийгөө гэмгүүг зөвтгөж цагдаа нарын гаргасан баримтуудыг шууд нотлохоо биш гэж үгүйсгэж байв. Шоронд орсныхоо дараач тэр цагдаа руу олон удаа залгаж янз бүрийн зүйл гомдолдог байсан. Шоронгийн ол муухай цагдаа нар миний амьдралыг сүйтгэсэн. Би хүүгээ өсөж том болохыг нь харж чадахгүй боллоо гэх мэт. Харин бүх хурал бүх явцад Чүнваны эхнэр нэг ч удаа нөхрөө өмгөөлж шалтгаан гаргаж тайлбар хэлээгүй. 2016 оны 8 дугаар сарын 17-нд Австралийн дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргажээ. Шүүх санал нэгтэйгээр Чүнваныг хүн амны эрхт буруутай гэж үзсэн байна. Ингээд Чүнван бүх насаар нь хорих ялгаанаач наад зах нь 25 жил тэнцэнгээр суллагдах хэрэггүй байхаар тогтоожээ. Энэ нэрийг Австралийн хятад иргэдийн дунд том шуугиан тарьж олон хүнд бодол төрүүлсэн сургамжуулсан юм. Нэр хүндтэй их сургууль төгсөөд гэрэлтэй ирээдүйтэй байсан залуу эмэгтэй тансаг амьдралын хүслээсээ болж гэлцэл өргөн ертөнцид төрж эцэст нь хүчирхийллийн гэмтэрхий хорхож болсон юм. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэн дараагийн бичлэгээ үзхийг хүсвэл лайк, сабо заавал дараад өгөөрэй.